Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн сайн зураг нарын 19 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улсын их хурд өргөн мэдүүлсэн үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үжил баримтлалын хүрээнд хилцүүлгийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 8 дахь хэсэг заасны дагуу төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа явууллаа. Хууль санаачлагч 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зөвлөлд ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бүхийн цолын маргаантай асуудлыг Монголын үндэсний бүхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим нэгдсэн журмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэж болно гэж заасан боловч тус зохицуулалт нь ерөнхий хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. Үндэсний бүхээр баригдаж байсан зарим тамирчин тэдгээрийн гэр бүлийн гишүүдээс удаа дараа өргөдөл хүсэлт гаргаж байгаа тул зарим маргаантай асуудлыг шийдвэрлэж зохицуулах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан болно. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах санал авах зорилгоор Улсын хурлын дийлцэг парламент цэгийн цахим системд байршуулсан боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үжил баримтлалын хүрээнд хилцүүлгийг явуулах үед Улсын хурлын гишүүн Цэдва аймгийн харьцах цолны талаар болон цол өгөх нөхөн олох зохицуулалтын тухай Улсын хурлын гишүүн А10 айлын баярыг тэгшмэн онцлон барилдах бүхий тоог нэмэгдүүлж байгаа талаар Улсын хурлын гишүүн Чэлодо самбуу цол нөхөн олох нь нийгэмд талцал үүсгэх бүхий ирэмбэд өөрчлөлт орон маргаан дагуулах хэсэг талаар Улсын хурлын гишүүн Б инх баяр хуулийн төсөл Монгол Улсын үндс хуулиар олгосон ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй нийцэж байгаа хэсэг талаар Улсын хурлын гишүүн Илган Төмөр тэгшаагаар бүхийн тоог нэмэх бус шагнал урамшууллыг нэмэгдүүлэх допингийн хяналтыг сайжруулж байнгын шинжилгээ хийх хариуцлагыг чангаруулахтай холбогдох асуудлаар асуулт асууж хариулт авлаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үжил баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томьёолоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд орсон гишүүдийн олох тэмцэн боллоо. Улсын хурлын эрхэм гишүүдээ Улсын хурлын гишүүн П сайн зураг нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн үндэсний их баяр наадмын тухай хууль шинжилсэн хариуцлагыг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал өгүүлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.